За санацгаана. Өнөөдөр орж ирсэн чинь санчирыг зогсчих тийм гайхлаа шээ. Тэгээ санчир маань өнөөдөр анх удаа авах тийм чагтэр мөрөнд үлдэж чинь баярлаа. За тэгээд өнөөдөр болохоор бидний Дисний үгийг дамжуулж өгөхөөр манай 21 оны төгсөгч Нямжуу пастор ирсэн байгаа. Тэгээд Нямжуу пастор маань гарч ирээд Дисний үгийг дамжуулсан. За тэгээд өөрийгөө бас товчгоор хэлцүүлчих тийм. Тэгээд Дисний үгийг дамжуулцгаая. Сайн сайхан амарч байна уу? За ганцхан багш маань намайг сая товчгоон танилцууллаа. Намайг нэмж өгдөг. Хаанвал дүүргийн урдханд байдаг амийн өндрөх гэдэг зөвлөлд одоо пастораар үйлчилж байна. Эхнэр хоёр хүүтэй. Том хүү маань 24 настай оюутан залуу. Баг хүү маань болохоор 13 настай одоо 8 дахь ангийн сурагч байна. За тэгээд өнөөдөр та бүхэндээ уулзж байгаа баяртай. За Солонгост бас нэгэн цагт хамт нэг чуулганд үйлчлэжсэн хамт найз маань сууж ирэх манай зөвлөө. Бид бас Солонгост хамт нэг чуулганд хамт яваад Иесус Христийг амьдралдаа хүлээн авч уулзсан. Тэгээд бас итгэлийнхаа найз бас итгэлийн замаар тууштай хамт явах бас тэр баярлж байна. Бид хамтдаа товчхон залбираад эзэн рүү орцгоо. Хайртай хэлсэн минь танд баярлалаа. Өнөөдөр та бидтэй хамт байж, та яриач. Өөрийнхөө үгээр дамжуулан та биднийг эзэн урамшуулаач, зоригжуулаач, бас үгээр нэгтгэж. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Бид биеиндээ хэрэгтэй гэдэг сэдвээр та бүхэн эзнийг өсгөх. Бид хамтдаа номлогчийн үгс номыг харах уу? Номлогчийн үгс номыг 4-р бүлэг 9-өөс 12 дугаар ишлэлд байна. За, олсон уу? Шинэ гэрээний номлогчийн үгс. За, номлогчийн үгс номын 4-р бүлэг 9-р ишлэлээс 12 бүгдээр хамтдаа уншдаг уу? Олсон. За 1-3 ганцаараа байснаас хоёулаа байх нь илүүгээр гэлээ. Тэгвэл тэдний зүтгэл сайнаар хариулагдах болно. Хэрвээ хамтдаа ойж хаваас нэг нь нөгөөгөө босгоно. Харин ганцаар байгч оноход түүнийг босгох хүнгүй тул өрхий. Түүнчлэн хэрв хоёул хамт хөвтөх хаваас тэд дулаацдаг бол харин ганцаараа гэрхэн дулаацах гэлээ. Ганц хүнийг хэн нэгэн дайран дийлж чадах бол хоёр нь нэгийг нийцаана. Гурамсалж гөрсөн сул тийм ч амар тасрахгүй гэж хэлсэн. Амен. Бурхан бидний хоорондоо холбоотой, харилцаатай байхыг маш ихээр хүсдэг. Би түрүүн өөрийгөө танилцуулсан би 2 хүүтэй гэж хэлсэн. Манай том хүү Солонгос сурдаг. Тэгээд жилд нэг 2 удаа амралт болох үед гэртээ нэг сар гар амарчаад байдаг байхгүй. Тэгээд дүү нь 13 настай хэдийч баг ахаасаа өндөр болж байгаа. Метр 76 гараа гэж байна. Тэгээд ах нь ирээд амралтаар байх хугацаанд дүүгийнхаа тэ өсний одоо стайлд нь өмсөж зүүж байгаа тэ одоо хувцсных нь стайлд нь нүүрнийх гоо сайханд нь айгүй олон анхаардаг байхгүй. Ах нь өөрөө бас тэр талдаа нэлээд өөрийгөө аюул сайн авч явдаг. Тэгээд ингээд шкаф, хувцсны шкаф гэдэг нь онгойлгоод үзэх юм бол ахынх нь бол ингээд аюул тийм цэвэрч юм ба. Хувцсуудаа бүр аюул сайн ихүй тавьдаг. Дотор займс бүгдийг нь баг бол тийм байхгүй байхгүй. Орж ирээ шидээ тавьчихдаг. Тэгээд ах нь ингээд дүүдээ ингэж хуцаа өвхтгийн ингэж одоо үсээс суул гэл аюул юм дээр туслана. Тэгээ миний хувьд хоёр хүүгийнхаа аавын хувьд хоорондоо нэг нэгэндээ ингэ санаа тавьж байгааг хоорондоо холбоотой байгааг ингэ харахтаа юу юунаас илүү маш их сэтгэл хөдлөлт. Ах нь дүүдээ маш их санаа тавьж байгааг харахтаа. Тэгэд дүү эсрэгээр яадаг вэ гэхээр ахтай хоол хийж ирдэг. Эхнэр битээр ингэ ажил үйлчлэгээ гараа хооронд
өдөр нь бодоотой хургай гэж ахтаа өгнө. Ах намтах. Тэгээ энэ дүр төрхийг харахтаа маш их би баярлалаа. Нөхөр миний хувьд их нэртэйгээ анх танилцаад гэр бүл болоод бид нэгдэж байгаа шүү дээ. Хоёр би нэгдэж байгаа учраас тэндээс яхна. Бурхны тэр гайхалтай бэлэг болох үр хөвгт бидэн дээр ирж байгаа. Тэгвэл бүгд байгаа бидний Бурхан аавын хувьд ч гэсэн ялгаагүй гэж би боддог. Түүнд итгэсэн түүний нэрээр дуудагдж байгаа үр хүүхдүүд тий Бурхны хүүхдүүд хоорондоо ялгаатай ондоо байхаас үл шалтгаалan хамтдаа эвлэлтэнд нэгдэж бие биендээ санаа тавихыг тэмдэглэдэг эцэг маань харахтаа ямар их баярлалтай болоо гэж. Өөрөөр хэлэх юм бол Бурхны хувьд дэлхийн ертөнц тэр чигээрээ хоорондоо харилцаа холбоотой байхаар бүтээсэн байна гэдгийг би ойлгож байна. Тэгээ яг л энэ л шалтгааны улмаас Бурхан эцэг маань 92 ширхэг элементийг бүтээсэн. Би нэг рабигийн номноос энэ 92 элементийн талаар уншсан. Тэгээ бас та нарт өнөөдөр хуваалцах гэж байна. 92 элементийг бүтээсэн Бурхан. Харин өнөөдөр энэ 92 элементийг цөөхөн гэдгийг нь бид яхаа байгаагаар ашиглаж байгаа. Зодхмол төмрийг бид мэднэ тийм үү? Төмөр. Төмрөөр бид юу хийдэг вэ? Хайрлын тав хийж болж байна. Цаашлаад явган хүний хайс хамгаалт хийж болж байна. Харин тэр энэ зодхмол төмөр дээр өөр нэг элемент болох нүүрс төрөгчийг холих үед ган төмөр гаргасан. Илүү сайн чанартай төмөр гаргаж байгаа байхгүй. Харин бүр цаашлаад дахиад хэдэн зуун тонны элемент холиход бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг нөгөө нэг ган халбах, сэрэ цаашлаад мис заслын багц зэвсэг болох тэр зэвэрдгүү хамгийн сайн чанарын ган төмрийг гаргаж байгаа. Бид хүчил төрөгч болон азат гэдэг хоёр элементийн холимог болох агаараар амьсгалж байгаа. Бид мөн хэд хэдэн элементийн нарийн төвхтэй холимог болох энэ модон тавилгыг өдөр тутмынхаа амьдрал өргөнөөр хэрэглэж байгаа. Гэртээ харьсан, сургууль дээр ирсэн, цуглаан дээр очсон. Энэ хааж очсон юм аа. Модон тавилга бидний эрэнд өрнө байна. Мөн нүүрс ус төрөгчийн нарийн төвхтэй бас холимог болох хумцэр эдлийг яах вэ? Өнөөдөр хүмүүст төлөвлөлтөө амьдралынхаа маш олон талбар дээр хэрэгжиж байгааг харж байна. Тэгвэл эдгээр зүйлс бидэнд юу хэлээд байна гэж. Бурхан яг л үндсэн 92 бодис байна. Гэхдээ үнэнхээр яах нь хүнд хэрэгтэй зүйл хийя гэх юм бол хоорондын бодисуудыг, хоорондын элементүүдийг холж нийлүүлээ гэдгийг хэлж байгаа юм шиг. 92 үнэт элементийн өнөөдөр 20-30% нь хүмүүс яах нь өргөнөөр амьдралдаа хэрэгжилж байна гэж. Шинэ элементүүдийг хооронд нь хольж нийлүүлж хүмүүний амьдралд хэрэгтэй зүйлийг гаргаж авах хэрэгцээ өнөөдөр бидний дунд байсаар байна. Харин үүнийг хэн хийх вэ гэвэл хүмүүний мэрэгэн ухаан гарын уурал хийх боломжтой. Эрдэмтэд 1886 онд өнөөдрийн хөнгөн цагааны бүх үйлдвэрлэлийн үндэс болсон электролитийн урвалыг шинээр нээсэн юм байна. Энэ урвалын үр дүнд хөнгөн цагааныг бусад элементүүдтэй нийлүүлээд төмөр гаргаж авсан байна. Силикон багш одоо. Силиконыг бол бид өдөр тутмын амьдралд янз бүрийн зүйлд хэрэглэж шүү дээ, тийм ээ. Силикон гаргаж авсан байна, цай гаргаж авсан байна, зис гаргаж авсан байна, мөн магнит маш чухал хайшнуудыг гаргаж авсан. Энэ бүх зүйлийг гаргаж авахаас өмнө хөнгөн цагаан бол ерөөсөө хэрэгтэй эд тийм элемент байгаагүй. Зүгээр л чулуу шиг хэрэглэдэггүй байсан. Харин хөнгөн цагааныг өөр элементүүдтэй нийлүүлэх үед маш үн цэнтэй материалуудыг хүмүүс бий болгож гаргаж авчихсан. Тэгвэл өнөөдөр бид илүү тустай зүйлийг бүтээхийн тулд Бурхны өгсөн элементүүдийг хооронд нь нийлүүлэх, цоошин бүтээгдэхүүн гаргах тэр хэрэгцээ байсаар байна гэж. Магадгүй өнөөдөр 20-30% хүмүүс
тоолж болшгүй эдгээр бүтээгдэхүүнүүд өнөөдөр хүмүүс бидний амьдралыг илүү амар хэлбэр болгож байгаа. Тийм ээ? Амар хэлбэр болгож байгаа. Илүү эрүүл саруул болгож байна. Илүү урт удаан амьдралыг бий болгож байна. Илүү тав тухтай байдлыг бидэнд бий болгож байгаа. Тэгвэл эдгээр болсон зүйлсүүд нь дан ганц элемент хэрэгцэж болохгүй гэдгийг ойлгох. Дандаа яг 2, 3, 4, 5 элементийн холбол нийлмэл үр дүнд. Бидний уудаг ус, амьсгалдаг агаар хүртэл тэр элементийн нэгдлүүд байдаг. Тэгвэл энд бурхан нэг юм бидэнд хэлж байна гэж харах. Нэг юм хэлж байна. Юу гэвэл үнэхээр яг бид аливаа нэг зүйлийг хооронд нь хойлж, нийлүүлж холбох юм бол хүмүүс бидэнд хэрэгтэй зүйлс гардаг юм байна гэж. Сүү болон өндөг хөдийг хооронд нь холиод хөлдөөсөн чи юу болсон гэж мөхөлсөн. Үүнийг анх санаачилсан тэр нөхөр яах вэ? Дэлхийн тэр бүгд болсон. Одоо бидний өдөр тутмын амьдрал гэж байгаа талах байгаа шүү дээ. Талахыг дундуур нь зүсээд махавчулсан чи юу болсон? Бүрэн болцсон байхгүй. Зүгээр л талах чигээр нь хэрэгэлсэн бол талах яг нь талахаараа л байх гэсэн. Харин яг нь талахыг махтай дээрээс нь жоохон бясалгаж юм уу эсвэл амтлагч ногоо хийх үед яаж юм бүргэр үлсэн. Үүнийг нээсэн хүн, энийг хорьсон хүн байхгүй. Баяжд тус. Өөр юу байж болох вэ? Одоо бидний өдөр тутмын амьдралд бас хэрэглэгдэх, өргөнөөр хэрэглэгдэх хаймар байгаа шүү дээ. Хаймрыг модны саханаас гаргаж авдаг гинэ. Тэгээд хаймрыг модны саханаас гаргаж аваад хөхөр гэдэг элементтэй холсон чинь өнөөдөр яг хүмүүс бидний унж яваа машины дугууны материал болж байгаа юм. Үүнийг санаачилсан, үүнийг бүтээсэн нөхөр юм. Дэлхийн тэр бүгд болсон. Олон хүнд тусдаа нэгэн сайн нэгэн байхын тулд бид сайн мэдээг тунхаглаж, бид эзнийг гэрчилж амьдрахын тулд өдөр тутмын амьдралдаа бас ялалттай байхын тулд бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр бидэнд хамтрал хэрэгтэй гэж. Тийм учраас өнөөдөр бидний уншсан номлогчийн үгс номдэр юу гэж хэлсэн бэ? Хүн ганцаараа байх нь зохисгүй маа гэж. Тэгээ энэ санаа нь Эхлэл номон дээр л яг анх Бурхан хүнийг бүтээснийхээ дараа хэлсэн. Бурхан биднийг альва зүйлийг уйж хол нийлэх арга замуудыг та нар ол. Тэгээд яг хамтдаа үнийг бүтээ. Ингэснээр өөрийг нь бүтээж ажил үйлсийг энэ ганцаар хийхээр түүний хүмүүс үргэлжлүүлэн бий болгож түүнийг алдаршуулж байна. Хоорондоо холбоо хамааралтай байх нь бүтээлийн салшгүй нэг хэсэг гэж. Үүнийг Бурхан бидэнд ойлгуулахыг хүссэн. Бусадтай харилцаа холбоотой байхыг хүсэж тэмүүлэх нь энэ нь өөрөө юу вэ гэвэл байгалийн зам ёстой яг нийцж байна гэж. Ганц үсэг үг бүтээх явц боломжгүй, тийм ээ? Олон үсэг хамтдаа нийлжиж үсэг бүтээд үг бүтээж. Тэгээд үгүүд хоорондоо хамтдаа нийлжиж өгүүлбэр бий болж. Тэгээд бид өгүүлбэрээр хоорондоо харилцаа бий болгодог. За хөгжмийн ноот байна гэж бодоод байна. Хөгжмийн ноот байлаа гэд тэндээс шууд тэгээд зүрх сэтгэлийг хөгжсөн сайхан аялгүй гарах уу? Тэ? Үнд юу хэрэгтэй вэ гэвэл хөгжмийн зэмсгүүд хэрэгтэй. Удирдаач хэрэгтэй. Хөгжим тоглох хөгжимчд хэрэгтэй. Тэгээд яг ийм ансамбл бий болоод удирдаач ноотыг аваад удирдах эхлэх үед тэнд байгаа янз бүрийн ондоо өөр төрлийн хөгжмүүд хоорондоо яг нийлэх үед гайхалтай аялал бүтээдэг. Хүмүүс бид ганцаараа байхаар бид бүтээгдэг юм байна. Хүмүүс ганцаараа хизээч хөгжим цэцгэлэх боломжгүй. Нөгөө талаар яг бас Бурхныг алдаршуулах боломжгүй. Холбоо харилцаатай бид хамтдаа байж Бурхныг алдаршуулах боломжтой. Тэгэхээр бид амжилттай амьдрахын тулд Бурхныг алдаршуулахын тулд бид яах ёстой вэ гэвэл
Энэ зарчмыг бид ойлгох хэрэгтэй. Надад чи хэрэгтэй, чамд би хэрэгтэй. Бидэнд нэг нэгэндээ бид хэрэгтэй гэдэг энэ ойлголт бидэнд хэрэгтэй байна. Шинэ гэрээн дээр мөн энэ санааг маш олон удаа нотлож хэлсэн гэдэг. Шинэ гэрээг унших юм бол бие биедээ гэсэн тушаал дүүрэн баг. Дүүрэн баг. Христ итгэдэг бид гэр бүл гэж бид ярьдаг. Бид сүм чуулганд амьдардаг. Бид хүмүүсийн дунд амьдардаг. Бид нийгэм дунд амьдардаг. Тэгэхээр бид хамт олон дотор дасан зохицож амьдрах талаар бид Библиэс сурах хэрэгтэй. Би угаасаа ийм хүн. Тэгээд яадгийн гэдэг байгаад байж болохгүй гэсэн. Библи бидэнд шинэ гэрээ бидэнд юу гэж хэлж байна? Бие биенээ гэдэг тэр зүг сэтгэлдээ байх талаар маш олон ятгалууд байна. Тэгээ би эндээс хэдхнийг л би та нарт дуудаа. Номынхын бүх ишлэлийг нь хэлэх юм бол нэлээд уртуулах учраас зөвхөн санааг нь хэлж байна. Шинэ гэрээн дээр биднийг бие биенээ хайрлах гэж хэлсэн. Та нар бие биенээ хайрлаарай гэж хэлсэн. Мөн бие биетэйгээ та нар эвтэй бай гэж хэлсэн. Бие биетэй илдэг байгаарай гэж хэлсэн. Мөн бие биенээ хүндлээ гэж хэлсэн. Мөн бие биенээ бүр шүүмжил, бие биенээ хүлээн ав. Мөн бие биендээ ариун үнсэлтэд та нар мэд хүрэг. Мөн бие биендээ хайраар даруйхнаар үйлчил гэж хэлсэн. Мөн Галат номоос бид харах юм бол бие биенийхээ ачаанаас үүрэлцэх гэж хэлдэг. Бие биендээ даруй байж, дүлгөөн замгаар нэг нэгийг үлдсэн твч гэж хэлсэн. Мөн бие биенээ уурчилж, энэрч, зөөлөн сэтгэлээр хандаа гэж бас хэлсэн. Мөн бие биенийгээ та нар дуулал болон магтан дуу, сүнслэг дуугаар яар гэж хэлсэн. Христэс имэж бие биендээ бас захирал гэж хэлсэн. Мөн бие биенийг өөрөөсөө дээр гэж үзэх гэж хэлсэн. Бие биендээ битгий худлаарай. Харин бие биенээ тайвшруулаарай. Бие биендээ анхаарал тавиарай. Бие биенээ улам илүү зоригжуулаарай. Бие биенээ бүх хүчээр, бие биенийхээ эсрэг бүх гомдлоорой. Бие биенийхээ өмнө нүглээ улаагаарай. Мөн бие биенийхээ төлөө залбираарай. Бие биендээ даруй хандах байдлаар үйлчлээрэй гэж. Бие биенээ гэх тушаалаар шинэ гэрээ дүүрэн байна. Би сая Петр номноос, Яаков номноос, Еврей номноос, Тесалоник, Колосай, Филиппой, Эфес, мөн Галат, Ром, Иохан болон Марк номуудаас бид хуваалцсан. Өнөөдөр бид хүмүүсийн дунд амьдарч байгаа. Үнэхээр бид бие биенээ гихтэх бидний дунд халуун хайр байна уу? Бид бие биенийхээ төлөө үнэхээр залбирч байна уу? Бид бие биенийгээ өөрөөсөө дээр гэж бид үзэж байна уу? Бид үнэхээр бие биендээ үйлчилж байна уу? Бие биенээ бид хайрлаж байна уу? Бид бие биенийхээ ачаанаас бид үйлцэж байна уу? Бид бодох ёстой байсан. Би яагаад нөгөө илүү хоёр элементийн хоорондох холбогдлоор яриад байгаа вэ гэхээр бүтээл өөрөө тэгж бурхнаар бүтээгдсэн. Тэгвэл Христийн дагалдагчдын хувьд бид Бурхны хүүхдүүд болсон хүмүүсийн хувьд бид яах вэ? Бид нэг нэгэндээ хэрэгтэй. Энэ бүх үгнээс бид харах юм бол хүн ганцаараа байх нь сайн биш юм аа гэдгийг харсан. Дүгнэлт нь. Бурхны хүмүүс хамтдаа нэгдэх аваас улам илүү хүчтэй болдог. Тэгээд Бурхны тэнгэрлэг тэр хүслийг энэ газар дэлхий дээр биелүүлэхэд бидний оролцоо, бидний нөлөө хүчтэй байдаг юм аа гэдэг. Илч Паулыг бид сайн мэднэ. Илч Паул Аз твийг эзэнлөө авчрахын тулд тэр ганцаараа үйлчлээгүй. Тийм ээ? Ана бүгдээр нь бичсэн. Харин үнэхээр багаар тэр үйлчилсэн. Бид Ром номын хамгийн сүүлийн бүлгийг харах юм бол маш олон хүмүүс Илч Паул мэдлэгээ дамжуулсан байна. Хэдэн хүнд мэдлэгээ дамжуулсныг танаас даалгавар болгоно гэдэг. Та нар нэрийг нь ингээд бүгдийг тоолоод үзээрэй. 30 гаруй хүмүүс байна. Бидний эзэн Есүс Христ байна. Олон хүмүүсийг авралд авчрахын тулд тэрээр ганцаараа ажиллаагүй, ганцаараа үйлчлээгүй гэсэн. 12-ыг сонгон дуудаад
хамтдаа 3 жилийнхээ амьдралыг их нь хуваалцсан. Мөн даал байсан, тийм ээ. Даалыг илгээсэн шүү дээ. Тэр даалыг бас их нь хамтдаа багуулгаж бэлдсэн. Дуулал номын 133 дугаар. Гуравдаар оршигч тэр Бурхны гайхалтай эрен нэгдлийг бидэнд сануулсан. Ах トゥ ус хамтдаа эвтэй нэгдвэл байх үед Бурхны өрөөл яг тэр эрен нэгдэл донд мөн харин өрөөл болж асгардаг талаар бичсэн байдаг. Гэтэ эвтэй байна. Өөр хин нэгэнтэй нэг болно гэдэг, өөр хин нэгнийг уучилж, өөр хин нэгэнд хайраар үйлчилж, даруухан байж нэг болно гэдэг үнэхээр амаргүй байхгүй. Амаргүй. Харин үүнийг бид болох боломжтой гэж битгэж. Христийн бие болсон чуулганууд бид нэг зүйлийг бид ойлгох. Юу гэвэл Христийн бие болсон чуулганууд бүгдээрээ өөр хоорондоо ялгаатай. Өөр хоорондоо өөр гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хажууд байгаа найз чинь ч хүртэл танаас өөр байхгүй. Ялгаатай байхгүй. Зан чанарын хувьд, зүрх сэтгэлийн хувьд, өндөр намын хувьд олон зүйлээр ялгаатай. Тэглээ гэдэг тэр танаас сул дорой гэсэн үг биш. Тэр чуулган манай чуулганаас өөр. Тэгээд юу гэж? Тэгээд тэр чуулган сул гэж юу? Үүндээ тийм биш. Харин чуулганууд өөр хоорондоо ялгаатай байгаадаа. Бид өөр хоорондоо ялгаатай байгаадаа Бурхан үнэхээр талархах хэрэгтэй. Яагаад гэвэл Бурхан биднийг өөр байхаар гэсэн байна. Тэг бүгдээрээ яг нэг хэм зүтгэсэн байвал яах вэ? Тэ? Амар үстэй тий. Бүгд нэг ижил бодолтой. Одоо яг нэг шинэ гэрэн дээрээс нэг ижил бодолтой бай гэдэг. Бүгд нэг ижил бодолтой. Бүгдээрээ нэг адилхан хоббитой. Бүгдээрээ л нэг магтан дунд дуртай. Бүгдээрээ л нэг ишлэлд дуртай. Бүгд ижилхэн байвал яах вэ? Бид бас ингэж бодож үзэх ёстой юм шиг байна. Тийх үед бид үнэхээр бусдаас өөр байгаа. Бид ялгаатай байгаадаа бид Бурханд талархаж байна. Мөн бид яагаад Бурхан хүн нэг бүрийг өөрийн онцлогтой бүтээснийг бид ойлгох хэрэгтэй. Бид үүнийг зөвшөөрөхгүй байгаа харин Бурханы өмнө бид үнэхээр бардам байна гэсэн. Тэр яагаад ийм бүтээгдсэн? Яагаад надтай адилхан биш вэ? Тэгэх үед бид Бурханы өмнө бардамж байна. Бид бусдынхаа ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид өөр хоорондоо ондоо ялгаатай байдлаараа дамжуулан харин эвлэлд нэгдэх үед юу болдог гэж. Тэнд Бурхан гайхалтайгаар гэрчлэгдэж алдарч байдаг. Ром номдэр Иесус Паул хэлсэн хүний бие дотор байгаа энэ бүх нэгтнүүд бүхэл бие бүгдээр зүрх байсан бол яана. Тийм. Тэг чин хүний бие дотор 500 эрхтэн маш олон судасны тэрдээ нарийн схем амар юм явж байгаа. Бүр элэг зүрх тарих нарийн төвхтэй юм гэж байна. Бурхан үнэхээр ондоо байхаар биднийг бүтээсэн. Бид үүнд талархах ёстой. Нөгөө талаар ондоо ялгаатай байдал сул тал биш харин даваа тал гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Бурхан биднээс юу хүсдэг гэж? Бид ялгаатай хэдийч харин өөр хоорондоо эвтэй хаанчлын төлөө нэгдэхийг Бурхан хүсдэг юм байна. Амен. Тэгвэл бид эвлэлд нэгдэхийн тулд бид яах ёстой? Эвлэлд нэгдэхийн тулд бид ялгаатай байдлаа, ондоо байдлыг бид хүлээн зөвшөөрч тэр найзыгаа зүгээр байгаа дүр төрхөөр нь хайрлах ёстой. Би саяхан хэдхэн зүйлийг би танаас сануулсан. Шинэ гэрэн дээр бидэнд юу гэж хэлсэн бэ гэхээр та нар бие биенээ хайрлаа гэдгийг. Мөн бие биенээ хүндэл гэдгийг. Бие биенээ хүлээн ав гэдгийг. Мөн бие биендээ хайраар үйлчил гэдгийг сануулсан юм. Амен. Өнөөдөр та
бусдаа үнэхээр хэрэг хэрэгтэй байгаа байна. Бусдыг хэрэг хайрлаж, бие биенээ үнэхээр ачаанаас хэрэг үйлдэж байгаа байна. Бид өөр хоорондоо ялгаатай байдлаар дамжуулан бид эвлэлд нэгдэх үед бид Христ дотор үнэхээр өсөж, хөгжиж, бидний хил хязгаараас тэлжээдэг юм байна. Тэгээ энэ үгийг та бүхэнд бас дамжуулгаар ирсэн. Та бас тонгон бодоор өнөөдөр би Христийн бие дотор өсөж төлөвшгöd би хинтээ би яах вэ? Нэгдэх ёстой байна. Би хэнийг уучлах ёстой байна. Би хэнийг яах вэ? Хүлээн зөвшөөрөх ёстой байна. Би хэнийг өөрөөсөө дэргэж үзэх ёстой байна. Би үнэхээр яах вэ? Хэн нэгний өмнө бас нүглээ улгах ёстой бол би хэний өмнө би нүглээ улгах ёстой байна. Би хэний төлөө би залбирах ёстой байна. Энэ бүгд зүйлийг бид яах вэ? Эзний өмнө бодох ёстой байна. Өдөр хамтдаа эзний өмнө ирээд хамтдаа залбирцгаая. Үнэхээр өөр хоорондоо ялгаатай байгаагийнхаа төлөө бурхад талархацгаая. Мөн та эргэн тойронд байгаа таны залбирлын тус дэм, таны урамшуулал, зоригжуулал, таны хайр, үйлчлэл хэрэгтэй байгаа өөр хэн нэгэн байгаа бол та бодоор. Та эвтэй байхыг та үргэлж явах бас тэргүүн тавиарай. Үнэхээр бид үүнийг хийж чадах юм бол бид Бурхны хүчрийг харан болж муу нэгний бузар маашлыг бид энэ газар дэлхийд ялж Бурхны эзнийгээ бид яах вэ? Энэ газар дэлхийд үнэхээр алдаршуулах боломжтой. Өдөр хамтдаа эзний өмнө ирээд хамтдаа залбирцгаая. Хайртай их эзэн минь, өдөр таны үгийн төлөө бид талархаж байна. Таны бүтээсэн тэр 92 элемент ганцаараа байх үедээ хүмүүс бидэнд ямар ч хэрэг болох тэр зүйл биш байдаг. Харин түүнийг 2-оос 3, 4, 5 элементүүдийг хамт хооронд нь эвлэгдэн нийлүүлэх үед ямар гайхалтай үр дүн хэрэглээг бидэнд авчирч байгааг бид харлаа. Та үүгээр дамжуулан бүх бүтээл хоорондоо эвлэлдэн нэгдэх ёстойг та бидэнд харууллаа. Энэ санаагаас та үнэхээр шинэ гэрээний олон загтлуудаар, сайн мэдээний номуудаар дамжуулан та бидэнд бас дахин санууллаа. Хүн бол ганцаараа байх зохисгүй. Ганцаараа байх бас амаргүй гэдгийг таны үгнээс бид өнөөдөр сурлаа. Хүмүүс бид ганцаараа байхдаа хизээч цэцэглэн хөгжих боломжгүй бөгөөд Бурхны хаанчлал дотор бас өр нөлөөтэй байх боломжгүй бид бас таны үгнээс харлаа. Бид таны үгээс сурсан зүйлээ одоо эзэн минь амьдралдаа хэрэгжүүлэхэд та туслаач. Бурхан минь, эзэн минь, бид үнэхээр бие биетэйгээ эвтэй байхыг, бие биенээ үнэхээр Бурхны хайраар хайрлахыг, бус ахын дүүсээ хүндлэхийг, хүлээн авахыг, хамтдаа бас бие биенийхээ ачаанаас үүрлцэхийг, хүлцэн дэвчхийг, зөөлөн сэтгэлээр хандахыг, мөн нэг нэгийгээ өөрөөсөө дээр гэж үзхийг, бас нэг нэгийгээ тайвшруулан түүнийг урамшуулж зоригжуулахыг эзэн минь таны үгнээс би судлаа. Бид таны үгийг зүгээр сонсогчд биш, харин хэрэгжүүлэгч байхад та туслаарай. Бидний ив нэгдэлтэй амьдралаар дамжуулан таны мөнх амийн гэрүүл бидний амьдарч байгаа, сүмчуулган үйлчилж байгаа, сүмчуулган амьдарч байгаа газар орон нутаг бүх талбар дээр тэр эрүүл насгарах болтугай. Бүх алдрыг танд өргөе. Бидний эзэн Есүс таныхаа нэрээр залбирanгуйлаа. Амен.